Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Программын суур шатны хичээлийн дараагийн өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бид нэр шинэ хичээл үзнэ. За энэ хичээл нь юу вэ гэхээр давтал гэдэг нэртэй хичээл байна. За давтал гэдэг нь бол за нэрнээсээ ч гэсэн ойлгомжтой харагдаж байгаа байх гэж найдаж байна. Ямар нэгэн зүйлийг давтах нь биш үү? Хэдүүлээ одоо. За тэгэхээр хэдүүлээ бодоод үзье та дотроо бодоод үзье. За одоо юу гэдэг чинь те сайн байна уу гэдэг үгийг хэдүүлээ компьютер дээр 5 удаа хэдүүлээ хэвлэж үзье те. Сайн байна уу. За ингэж бичихэд бол магадгүй нэг 2-3 секунд зарцуулагдаж байна. За тэгэхээр сайн байна уу гэдгийг 5 удаа юу байхад 15 секунд зарцуулагдаж штэ хэдүүлээ. Одоо ийм механикаар хэдүүлээ ингэж хийвэл. За тэгвэл энэ нэг илүү хэлбэрчлэх арга байд юм болов компьютерт. За энэ дээр бол биднэрт бол давтал гэдэг зүйл орж ирэх нэ. За тэгэхээр давтал гэдэг зүйл бол ямарваа нэгэн зүйлийг, ямарваа нэгэн үйлдэлийг, ямарваа нэгэн тэр код блокийг тэр ерөнхийдөө 5 удаа давтах, 10 удаа давтах, ямарваа нэгэн өгөгдсөн тоо удаа давтах, ямарваа нэгэн өгөгдсөн нөхцөл ёсоор давтах гэд олон төрлийн давталтууд бол байдаг байх нь байна. За тэгэхээр ерөнхийдөө хамгийн түгээмэл ашигладаг давталт бол for усан while loop байгаа. За while давталт. За for давталт нь яа гэм бэ гэвэл бид нэр хаанаас хаа хүрхэн тодорхой тгээс 5 хүртэл юм уу аль эсвэл тгээс 10 хүртэл юм уу эсвэл 1-ээс 10 хүртэл юм уу хаанаас хаа хүрхэн тодорхой байх үед хэдүүцээ for давталтыг ашигладаг. Харин while давталтыг ямар үед ашигладаг юм бэ гэвэл илүү нөхцлөөс хамаарсан үед. Одоо жишээ нь ямарваа нэгэн stack за ирээдүйд хэдүүлээ үзнэ stack гэдэг зүйлийн дотор ямарваа нэгэн элемент агуулгадчих үед array гэдэг зүйлийн дотор ямарваа нэгэн элемент агуулгадчих үед гэдэг ч юм уу тэр үед хэдүүлээ while-ыг төсгөө ашигладаг байх нь байна. За ерөнхийдөө анхан шатнд бол хэдүүлээ for-ыг бол хамгийн баг 90%, 95%, 96% нь бид нар бол ашиглаж байгаа. За хэдүүлээ давталтын жишээг эндээс харъя. За эндээс давталтын жишээг эндээс харъя хэдүүлээ. За хэдүүлээ for loop-тэй for давталт хэдүүлээ энд байна. За ихрэх утга нь хамгийн ихэнд бичигддэг. Ихрэх утга. Тэг тийм ээ. За дараа нь нөхцөл ямар нөхцөлд энэ давталт ажиллах юм гэдэг нь. За дараа нь одоо тэр аяга шинчилж явдаг те тэр анхны утгаа шинчилж явах нь яаж шинчилж явах вэ гэдэг тэр дүрмийг энд зааж өгдөг байна. За тэгэхээр энийг бол хэдүүлээ дүрм гэдээ ойлгочих болох нэ. Энэ дагуу явнаа. Энэ бол нөхцөл хэдүүлэнгийнх нь хувьд. Нөхцөл. Энэ бол анхны утга нь хаанаас ихэрх юм? Энэ давтал чинь хаанаас ихэрх юм те? За анхны утга. Анх гэж бичиж. За тэгэхээр хэдүүлээ энэ код ер нь юу хийгээд байгаа юм бэ гэвэл hello гэдэг үг байна шүү дээ. Тэгвэл i нь гэсээ тэгтээ тэнцүү байлаа тийм ээ. i нь тэгтээ тэнцүү байхад хэдүүлээ i-гаа шалгаад үзээс та. i бас 5-аас бага нь ойлгомжтой шүү дээ. i бас 5-аас бага. Ягаад гэвэл тэгвэл 5-аас бага байгаа учраас хэдүүлгийнх нь нөхцөл 5-аас бага. За тэгвэл хэдүүлээ cout гэд энэ юуны буржгар энэ хаалтын дотор байгаа энэ кодыг хэдүүлээ одоо компьютер бол хэрэгжүүлнэ. Компьютер бол хийн те. Тэнгүүд хэдүүлээ ихсээд hello гэдэг үгийг хэвлэчих нь байна. Компьютер. За дараа нь i нь тэгтээ тэнцүү байгаа юм чи i нь одоо энэ дүрмийнхаа дагуу нэмэгдэж явна шүү дээ. Дүрм нь 1-ээр нэмэгдэнэ гэж байна. Тийм учраас i нь одоо 1-ээр нэмэгдэхээр нэгтэй тэнцүү болох нь байна. За i нэгтэй тэнцүү байгаа 5-аас бага нь бол ойлгомжтой тий. Тэгвэл дахиад hello гэдэг үгийг хэвлэх нь байна. Энд. За hello гэдэг үгийг хэвлэлээ дахиад loop энэ доошогоо орсоо дахиад буцаад ийшээгээ гарч ирнэ тий. Loop бол. За ингэж гарч ирсээ тэнгүүд дахиад 1-ээр нэмэгдэн дүрмийнхаа дагуу 1-ээр нэмэгдэн хоёртой ус нөхцөлийг шалгаж үзсээ нөхцөлийн хувьд бол 5-аас бага байна. Тийм учраас дахиад хэдүүлээ hello гэдэг үгийг хэвлэлээ. Ингэж яваад за одоо энэ бол энэ line code-ийг энэ мөрийг хэдүүлээ хэрэгжүүлсэн юм чи одоо энэ dot-ийн мөрлөө орно. Dot-ийн мөрлөө ороод loop юм чин дээшээгээ дахиад гарна. Дээшээгээ дахиад гарангууд хэдүүлээ дүрмийнхаа дагуу нэмэгдүүлнэ. Одоо 3-тай тэнцүү өссөн тий. Тийм учраас хэдүүлээ энэ 3-тай тэнцүү байгаа юм чи нөхцөлөө шалгасан. Нөхцөлд бол болж гин тийм ээ. Тийм учраас хэдүүлээ энэ дараа нь одоо дотор нь байгаа кодыг хэрэгжүүлсээ hello-ыг хэвлэлээ. За дараа нь
4-тэй тэнцүү болно тий. 4 бус 5-аас бага нь ойлгомжтой. За тийм учраас хэдүүсээ hello гэдэг үгийг хийвчээ. За дараа нь хэдүүсээ 5-тай тэнцүү болно. За 5 5-аас 9 бага уу? Үгүй шүү дээ тий. 5 5-аас 9 бага биш. Тийм учраас энэ loop одоо дууслаа. Энэ давталт одоо дууслаа. Тийм учраас хэдүүсээ return 0 гээд програм зогсох нь байна. За тэгээд хэдүүсэнгийнх нь хариу ийм болж гарах нь байна. Хэдүүсэнгийнх нь одоо терминал дээр харагдаж байгаа тэр хариу ингэж гарах нь байна. За тэгэхээр ерөнхийдөө давталт гэдэг нь ийм зүйл байна. За та нар давталтыг давтахын тулд юу яаж үзээрэй? Өөрсдийнхөө нэрийг 10 удаа хивсээд үзээрэй. За тэгээ өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк бутан, subscribe дараарай. Асуулт байгаа бол комент хэсэгт бичээрэй. Би ямар нэгэн асуудалгүй хариулаад өгч болно шүү.